бид нар Говьлтай аймгийн Цогцсомоос урш 100 гаруй км тос энэ Баян Торой тосгонд хүрч ирээд байгаа. Энэ Баян Торой тосгоноос яг одоо говийн айгам халуунаар шарчихсан. Гадаа бас нэлээ халуун байна. Намар ч гэсэн бас халуун эвэрэл байгаа. Эдний дээрээс ямар ч эрчим хүчний хөөсөр байхгүй. Тэгээд зам хол бартаа ихтэй янгам говьлтаар бол тог татах одоо боломж нь бас жоохон хомс байд юм уу. Тэгээд эднийхээ ийм шийдэл төрсэн байдаг те. Эднийг бол их амжираатай сум юм аа. Орон нутгийн одоо өв сургамал модыг өстө хангаа олчон тариад ингээд говийн голд ингээд баян бүрд үүсчихсэн. Хүний гараар бүтээсэн баян бүрд үүсчихсэн. За тэгээд жимс ногоо, алин жимс энэ чинь дутуу юм алга. Дээрээс энэ нарны зан үүсвэрүүдээр энэ одоо тосгон эргэн тойрны тэр чигтэн тоогоор хангадаг. За тэгээд ус болгон дээр мотор хаасаагүй худаг гаргацсан. Хаасаагүй худгууд дээр бүгдэн дээр мотороор шаланкаар усаа гаргаж ирээд усаа модоо устаад байж идэг. Тэгээд эдний тогны их өсрөл хөвдөл энэ байж. Миний нард байж байгаа нарны цай их өсөр. За үзэгч та бүхэн намайг одоо хангаад ой модон дунд зогсож байна гэж бодож магадгүй. Би бол яг одоо Говьлтай аймгийн Цогцсомоос урагшаага 100 гаруй км байгаа тийм. 100 гаруй км-д их говийн дархан цаазд газар илчлгүй хөргөн говийн дунд зогсож байна. За энэ бол Цогцсомын одоо Цогцсомоос урагшаа 100 гаруй км-д байрладаг Баян Торой говь дунд эдгээр залуучуудын хийсэн одоо хуучны хэлгээр бол одоо баян бүрд. Гэхдээ энэ бол хүний гараар бүтсэн одоо мундаг сайхан баян бүрдийн гол зогсож байна. Их говийн догшин одоо дархан цаазд газрын голд хийсэн эдний ногооны талбай мод үржүүлгийн талбайн гол зогсож байна. За тэгээд бидний ардаар саяхан бүгд өнгөрчлөө. Одоо бид нар таахын дүрсийг үзүүлнэ. Энэ бол холонгийн хэдэг өөрхөн унагтай. За хойхон талдаа тахи үржүүлгийн талбайтай. Энэ Баян Торойн залуучууд бол үнэхээр одоо мундаг ажилтаа. За дээрэс нь энэ алим тарьдсан байна, шуугаа тарьдсан байна. За газрын алим би үзег байгаа. Одоо үзэх гээл ингээл зориод байж ир. Газар дээр ургадаг алим гэхэд ерөөсөө ойлгохгүй төсөөлөлгүй явж байна. Энэ бүхнийг тарьдаг. За энэ хашаантар гэхэд хангаа болон говийн бүснүүдэд ургадаг 10 гаруй төрлийн модыг тарьчихсан. За тэгээд маш олон төрлийн нарийн ногоо тэнд хүлэмжин тарьчихсан ийм ажилтай залуучууд. Үнэхээр одоо говь цөлийн дундах мундаг ажилтай залуучууд говийг хангаан ой мод мэт болгож чадсан ийм залуучуудыг дунд зогсож байна. За цэцэрлэгийнхаа тухай говийн хүүхдүүд ямар байдгийг. За Баян Торойгийн цэцэрлэг гэхээр одоо хэдэн хүүхдтэй байх вэ? За манай цэцэрлэг нь 1987 онд байгуулагдсан. За тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр би 2007 оноос өмнө хүртэл ажиллаж байна. За цэцэрлэг маань одоо анх байгууллагатай 4 ажилтнтай байсан. 12 хүүхэдтэй. Одоо цэцэрлэг маань өргөжөөд 12 багш ажилттай. Тойрогтой одоо 184 хүүхэдтэй зохион байгуулж байна. Тэгээд за бид бүгд бас 70 гэгээд Баян Торой гээд малчин өрхийн 84 хүүхдэд хөлбөр сургалтыг зохион байгуулдаг. За 106 сард 7 сард нүүдлийн бүлэг гээд нэг багт 21 хоногийн хугацаатаагаар үйл ажиллагаа зохион байгуулж байна. Багууд дээр нь очиж багууд дээр нь очиод гэрээ нүүлгэж очиод 21 оны сургалтын үйл ажиллагаа. За бусад үед малчин өрхийн хүүхдүүдийг одоо суугд хамруулахын тулд явуулын багш гэж байдаг. За явуулын багш маань одоо удиралд 1-2 удаа айлуудаараа моцикэлтэй яваад одоо эцэг эцэн зөвлөгөө өгөөд хүүхдүүдэд даалгавар өгөөд ингээд бас хүүхд хөгжүүлэх үйл ажиллагааг маш сайн хийдгээ. Тэгээд энэ жил манай цэцэрлэг маань бас одоо байгууллага үйл ажиллагаагаар аймагта, багта, сумдаа одоо тэргүүн байр эзэлсэн тэргүүн эзэлсэн мундаг. Бахархам сайхан ажлыг хийчихэд ард нь бахархалтайгаар бид бол тэргүүнийхээ ингэж хэлэх шиг тийм сайхан юм гэж хаах одоо хүний хөвд тийм үү. Хүн бол төрчөөд тэгээд тэр хүн одоо эргэн тойрныхоо хүмүүсийг тэргүүлж явна гэдэг шиг. За манай залуу одоо микрофон ам дээр наах уу яах вэ? Би бас ингэрийн микрофон авчиргаа дуурж өгөхгүй. За хулан үржүүлж байгаа гэж байгаа тийм. Хулан харж байгаа. За хулангийнхаа тухай. Энэ одоо энэ 6 сарын 21-ээс хойш жоохон хулангийн оног тэгжээж байна. Олонго 4 оног энэ авчираад сүүгээр тийжээгээл цаг тухай хэдэн сүүгээгээл гомногнууд маань янз бүр болж байна да. Одоо холонгийн ээж болцсон юм шүү дээ. Барилддаг уу? Барилддаг барь холонгийн ээж биш тийм. Сүүнээсээ өөрөө жоохон босоод байгаа юм шиг. Холонтойгоос ийм цуцаан махлаг гэлтэй гэж. Цуцаан бас. Холон ямар басна хүний гарт гарчих нь ер нь тижээж бас болмоор юм ямар шиг юм бэ?
Өөр нь болох юм шиг шүү дээ. Манай 56 онд өөртөө бижээж болсон. 56 онд. 1956 онд. Түүх давтаж яваа залуу. За холонгийн ээж. Одоо энэс холонгийн ээж гэх юм бэ? Холонгоо чи одоо гараас чи юм уу мэдж авч яваад сурцсан. Өгж байгаа бол шууд гараас авчихна уу? Гараас авч байна. Энд ч нэ барих уу юу? Орны цаанаас. За. Танаа сумын цаг агаараа үзүүлэлтийг би өчтөр интернетээс харж ирсэн чинь зундаа хөрсний халалт цаг агаарын температур 43 45 хүрсэн тохиолдол байдаг. Хөрсний халалт чинь 72 хүрж исэн гэж. Тэгэхээр ч бас амар халдах газар юм шүү. Одоо дунджаар бол 40 40-оос хөрсөн дээрээ 60 62 гэж шүү дээ. Мундаг халдах газар юм. Өчтөрч бас юм руу орчихсон. За энэ хөөрхөн холонгуудыг аваад энэ залуучуудаа өнөөдөр сайхан бүлгэнэ. За энд бас сууг байх юм. Манай охинод сууг болохоор орсон заавал. 그래 거울 그래 거울 야 энэ хөөрхөн амтнд холон гэж байгаа. Холонгийн оног ястан хөөрхөн. Бай чи илжих шиг. Оо миний моцигдоод нэг гарч явах юм болцоо тий. Аа тэгвэл чаа. Ямар том чихтэй бэ тий. Зөөр юм болж Хоёр. За энэ хоёр гаршуулж тижээж байгаа хоёр залуу байна. Холонгийн ээж аав хоёр. Нэг нь холонгийн азар. Яста хөрх юм байна. Аим хөрх. Холончтой хүний бараанаар төгсдөг юм. Тийм. Холоос л гэр гүрлчихэд. Хөрх хөрх. Цамаараа хоёр тийш хараа. Тийм. За холон болвол одоо холон тахих гэдэг бол Монгол морины Монгол овгийн адууны бүлэг багтдаг тийм. За тэгээд энэ алтан адууны бүлэг гэдэг юу гэдэг вэ? За би нэрийг нэрслийн марчлаа. Тэгээд багтдаг одоо манай Монгол адууны одоо үүслүүдийн нэг шүү дээ. Холон гэдэг бол богино зэнд бол галзуу урд авдаг тийм. Тахих гэдэг бол холын зэнд бол ерөөсө хідэн өртөө дамжаад ингээд давхад нэг үргэхээр алга болчдөг. Ийм юм байж байгаа. Энэ холонгийн оног ингээд одоо энэ барьж авсан уу? За. Энэ юу гэдэг нэртэй оног юм? Нэр баггүй. Сайн нөгөө зам тааралцсан хавтгаан буур чи юу гэдэг нэртэй байгаа даа? Шия наран буур ш нэг гадаад нэртэй. Жон билүү, Жой билүү? Жой. Одоо тэгвэл энэ одоо энэ тэгвэл одоо бас нэг хөөрхөн нэртэй болох байх та. За би уцаа аваад чи надад зураг аваад өгөх юм байвал би зураг аваад өгөх. Цог дөрөвдүгийнхээ дундуур шууд зураг авах болчих шүү дээ. Өө энийг сагсаас юм. Хоёроос бол гайг байгаа юм шүү дээ. Үгүй чи хөөр. Чи хөөрхөн бас шүндигээд. Танад намайг таних болов. Даваарай даа. Өшөлгүй үстэй. Зүгээр. Оогүй. Одоохондоо тийм дан сураагүй л байгаа тий. Энэ яг байна. За хөөрхөн билгээ. Хөөрхөн гидснүүд нь бөмбөгээд бас хоол тижээднийг хайтагаа босоогоор авчихгүй. Хоол тижээд хөөрхөн таараад байгаа багтаа. Маа сойд урагшаа авчихгүй. Я. Хайно. Дөрүүдээ шаарсан шүү. За. Хөрх юм аа. Тараад байгаа. За ингээд холонгийн оног энэ нутгийн ажилсаг залуучуудын буйнаар хавтгай тэмээний хажууд нь зогсож үзлээ. Холонгийн оног хүзүүлж үзлээ. Тэ. Энд наашаа ороод ирэхэд би ээж хайрхнаас доошоо буугаад ирэхэд зам дээр хавтгай тосоод одоо тэмээн сүрдээ зогсож байгааг хараад сэтгэл огшдлоо баярлсан. Би бас хүн болтолсныг сэтгүүлч юм болсныг хавтгайг нь хажуугаас нэг харчихна гэдэг бол хүний үв сайхан. Тэгсэн хавтгай маань одоо гаршуул тижээж байгаа хавтгай байсан. Тэгэхээр энэ бас та нарын ач үеийн одоо бүх танаа залуучуудын ач үеийн байж байгаа. За холон гэдэг амтны холоос зэрлэн дунд барааг нь харах бахтай гэж бодож дотроо бас холоос шултгаа барааг нь харчихсан да гэж бодож явсан чинь одоо энд ингээд холонгийн агцсан үржүүлээд ингээд дөрөв хөөрхөн унаг авчирсан байж байна те. За газрын айлм гэдэг би цаасаас их олон уншсан ном юмнаас.
Тэгээд одоо барьж үзэх гэж байгаа амсуулах бол үүдээ ганц амсуул амсаж үзэн гэхдээ их гоё юм. Хулан үржүүлж байгаа залуу гэхээр их гоё байна те. За цэцэрлэгийн хөв чи сая ингээд сонссон. Би бас бид нар бас цэцэрлэг байгуулахаар үзээд байгаа хүүхдээ. Тэр цэцэрлэгийн үз чинь сая нүүдлийн багш гэж ямар гоё санаа байна. Нэрээ цэцэрлэгтээ хүрч чадахгүй, хүрдэж чадахгүйгаа тэр хүүхдүүд бид нар багш томлоод гэрт нь очиж сургалт явуулаад эцэг эхт нь хүүхдээ ингэж хараарай. Тийм зааж өгнө зөвлөгөө өгвөл гэдэг. Ийнээс дэ мундаг санаа байна. Таныг бас бахархмаар байна. Тэгээд аймаг сумандаа одоо бүх юмдаа хөдөлмөрийн аварга болсон гэдэг тэгэхээр бахархмаар байна те. За та юу хийдэг юм бэ? Түрүүн сая ингээд байгаль хамгаалах шүү. за байгалийн юуг нь хамгаалж байна? Тэгэхээр ургамал амтан бүгдийг Одоо л энэ давар шиг хамгаалаад. Хайртай. Тэ. За гант бүрийн ногооны талбай дээр ирлээ. За энэгээр чого төмөс тарьсан байна. Хүмүүс байна. Энд шивга байна. Шууга ингэж ургадсан байна. За нааша жоо ойрхон саваарай. За тэгээд юунаас урж байгаа ургамал юу шууганых нь одоо үндсэн ургамал нь бол энэ. Үндсэн ургамал нь одоо энэчнээс ургаад ингээд зэлэлж ургадъя. Аа. Зэллээ тэгээд ингээд шивга нь ургаа явна. Ерөнхийдөө зэлний үзүүр нь байна. Ачаа. Гэтэ за одоо дараагийн том ургасан энэ. Тэр бол миний гараа юунаас энэ бол бас арай жоохон том ургацсан. Бааж энэ талаасаа ургаад тэгээд ингээл дамжаад ургачт юм байна л да. Тэгээд ингээд Бас их сони. зэллээд Газар За газар айлмгээд жимстэй энэ л юм да. За доош тохор олон томорно. Ингээд одоо энэ арай нам бутлаад ингээд ургаж байгаа жимс нь байна. За энэ болчихжээ. За ийм жимс байна. газрын айл юм үний. Энийг ер нь үзэгчд их цөөхөн үзсэн байхаа. Эсвэл би юм үзээгүй нөхөр юм болов. Бадрах үзсэн үнийг. Өөр Ийм жимснүүд байна. Ийм хальттай. шээ газар харагдаж байна уу те? Оо дотроос нь юм помидор шиг юм гараад ирлээ. газар яа юм уу? Уудан дот чихэр уудан дотор хийцэн шүү те. Амтны ямар вэ? За яшаа. Амтны яг тийм чихэртэй. Тэгээд дотор зөөлөн ид нь бол помидор орох уу. Тэгээд чихэрлэг. Тэгээд жигтэйг шүүслэг. Ууганагийн шүсэн гоож. Манай зурлаач шүсэн гоож. Тэр өрөөрөө гоож чинь. Ийм байд юм. За дахиад нэг ич. Йоо энэ ч шууд шүс гоочод хан задахгүй идэх айгүй гоё юу. Энэ одоо энэ газрын айлмгүй чи Улаанбаатар хот руу ачуулдаг ба. Ачуулдгүй энэ ч тэгэл энэ үхэндээ ингээл зараад бардуулаад Хилийн ямар үнэтэй зарах вэ? хил нь 10,000 төгрөгийн үнэтэй. 1 кг Тий. 10,000. Тэгээ нөө ийм хөнгөө учраас хилэндээ хэрдэг. За хэрэг одоо энэ хадгалт хэр даах вэ? Хадгалалт яг уу цаас нь уутанд бол нэг 10 хоног Хадгална. бол хадгална. Яасан вэ? Ийм л гэж юмс байгаа. Надаа хилийн хэлдэг вэ? Одоо эндээс би өглөө хураагаа дэлгүүр тавиач тавьсан байгаа зүгээр. Тэгээ дэлгүүрээс очиж л аваа. Жоохон бөөм юм. Тий. Дэлгүүрт би нэг өглөө нэг 5 кг аваач тавьсан. Өглөө унтснаас нь хураагаад. Ерөнхийдөө бутлаад ингэж одоо ургадаг юм жимслээ л да. За одоо эндээс хамаагүй өндөр болсон харагдаж байна. Тий, жимс нь Зарим нь бол бүр ийм том болт юм байна. тий ийм том болно. Ор төрөө. Тий. Зарим нь ийм том. Яагаад энэ гаднал ийн вэ штэ? Альс ингээ шарлаад тэгээ өөрөө ингээ бутнаасаа салаад ундаг байхгүй. Тэгэхээр нь төвж авдаг. Энэ ногоонууд нь бол арай боцгүйцээг байгаа. За энэ бол одоо яах юм? Хөрс голохгүй урах уу, зөвхөн элсэнд урах уу? Энэ хөрс голох юм байлээ. Аль болох зөөлөн хөрстэй газар илүү ургадаг. Энэ ингээ зөөлөн хөрсийн дагуулж тавьдээ. Өстө хэдэр бөөнд мөн нэгчвэ сая. Я 10 оны дараа гэртээ харьж магтгүй юм шүү дээ. Бөөндөн гэж байна. Тэр Ямар гоохоо яхарнаа байж юм бэ? Жогон татах матах юм ясыг. угаасаа чи хаварж юмсан шүү дээ. Хорж юмсгэд нахигаад идэг. Энэ нэр Нэн жимсийг өөрөөсөө Монгол төгжүүлмээр юм байна. Миний өрийг хаана солдгийг? Өр нь одоо ингээд жимснээс өрөө нөөцөлж авдаг. Тэгэхгүй болохоор өр нь биеийн тэндээс ирнэ хайж үзээг үлдээ. Чамаас өр хөдлөж авч болох уу? Болон хатаага яах. Хэл нь ямар үнэтэй? Өр бол хилэн тэгэл нэг 2000 гарлаа. 1 кг нөө. Үрнээс ургалт нь хэр байх вэ? Ургалт нь сайн. Сайн. Тийм. Ургал нь зүгээр кис өр болгоно ургадаг. Тийм үү. Тийм. Эдээ сайтай өр гардаг. Би Одоо энэ чинь одоо өр нь одоо энд л байгаа л да.
Ийм жижиг өрнүүд байдаг байхгүй. Нэгэнд л ийм олон өр байгаа шүү дээ. Тэн чи хэл хүрх юм уу? Ой чин тэгээд ингээд хатаага яахан бол зөндөөд яана л та. Зөв нэг килограмм авч ясан дөрөв нэг 500 г марам юм уу 200 г марам тийм өрчин зүү замбрааг өрхөөр. Тэгээд эднэрийг ингэж хатаагаал тэгээд энэ жижиг өр одоо Би чамд юу яа л да. Чар ногоотой. Амар баяц шүлсэн мөсгөө. Үннэс. Тэгэн дотор авуулгыг чарна байж шүү. Шууд шүлс гоож. Юу яа? Би чамаас 5 кг үүр авъя. 5 кг. Заяа. Одоо мөнгөний хүч явчих заяа. тэр ч өстэй. Юу вэ? Таандаа тэгээд Хатаагаараа заяа. За ягаад тэгэхээр би энийг бас Улаанбаатар хотод дэлгэрүүлэх гээд үзье. Улаанбаатар хотоос нэг ядарсан ажилгүй те ингээд нэг юм хийх гээд ядж байгаа ээж зөндөө байдаг байхгүй. Би тэнд ерөөсөө нэг юм атгал өргөх гээд байхгүй. За энийг бас сайхан ургуулраа. Энэ хаа бас ховрын юм шүү. Тэ ээжүүд минь нүгээр амьдралаа залгуулах хичээгээрээ ингээд боён хийх гээд байгаа байхгүй. Тэрнээс би энийг тарьж баяжих гаагүй. Баггүй. Мань ч бас амхандаа л нэг бас нэг ядарсан амтнд тусалчих санаатай л юм бодоод байгаа юм л та. Тэгвэл болж гинөө. тэгээд 5 кг үрчтэй бэлтгэл мэтийн хүнд ажилладаг. Хил мэтийн мөгөд бол болж байна. За чи зургатаар амлсан шүү. За чи зургатаар амлчаа тэгээд хэлсэндээ өрөх гээд нэг кг өрөөд бол болно. Тий. би шаарч үл. 1 кг өрөөл болно. 5 кг бол өстэй. За. Өндөртэй байна. Яа, газрын айлын үл ястаа сони юм байт юм байна. Гүр. Газрын айлын гэдэг нэрийг хий өгсөн юм. Энэ ерөөсөө лугдаас юм нэртэй юм байна. Амтамжаа Байлгүй. Өөрөө тарчаад тэгээд тийм нэртэй байлгүй. Ерөөсөө тийм нэртэй. Манай ачаа бол бас гайгүй хойлох гэдэг шүү. Хүүгээ хамгаална жигтэй. Чи бол ээжээсээ олдох юм бол балга нөхрөө шүү. Менсний аманд унаад. Тэ? Ээж бас 5 кг-с авардаад 1 кг дээр унж байгаа. 5 кг. Нэрээ энэ чинь одоо нэг юм бооён дотроос л өчнөө газар тарих уурах гэж байгаа. Тийм байна. За ямар ч нэг гэл би бас ядсан зовсон амтнаас ажилдаа олгож их тусалах гээд байхгүй юу. Тэгээд ийм сайхан юмыг тарьж ургуулаа сууж ивэл эн чинь хичнээн сайхан байх уу? Бас энэ эх орноо хайрлах хайр үсрэгтлээс бас. Байгаль орчны ажил бол бас яг таны хэлж байгаагаар цалин багтай, ажиллах нөхцөл нь хүнд. Манай байгаль хамгаалагч нь бол машин тэргүүлдэг гэтэл байлаа гэхэд бензин шатгууны зардал хөлцдгүүд гэдэг ихэнхдээ мотоциклоор яв. Тэг амар хол газар. Тэгэл одоо ер нь бол нэг одоо яг хамгийн идэл бас 700 км ч юм мотоциклоор ингээл өвөл 100-ны бол халуунд өвөл бол гэл хүйтэн застуудтай үед ингээд явж ажил үргээ гүйцэтгэдэг. Тэгэхээр хамгийн гол нь байгаль орчинд бол ашиг орлого олох гэсэн тийм хүн ажиллана гэж байх. Сэтгэлтэй хүн л ажиллах байх гэж боддоо шүү. Тэгээ аюу сэтгэлтэй. Тэгэл яг бол ажил нь буянтай болохоор болдго юм аа. Тэгээ аюу сэтгэлтэй, аюу өрөвдмөр, тэгээ аюу хайрламар. Тэгээд цаашаа буцах замдаа би бол үнэхээр өрөвдсөн. Буцах замдаа тэрийг хараад тэрийг тойроод явна шүү. Энийг харна. Одоо хоёулаа ингэнгээд игцэн. Нэг хоёр ингээл хүн чинь гэрээдээ яарж болно да. Гэрээдээ яар сэтгэлгүй ингээл явж байна. За тэр ээж хайрхан дээр байж байгаа байгаль орчны байцаагч бол ирээд хит тонж байгаа гэж бай. Тэгээ тэр хүн байхгүй ингээд бүх хүн ирэхгүй 2 3 хоног эвгүй байдгийг жоохон ингээд тэрийг хамгаалаа сууж байгаа. Гав ганцаархны ууланд унт тэгэл бас л бодж илээ. Би бол төвчихгүй тэрийг л яагаад төвчихгүй. Хэцүү юм те. Өөш энэ уг нь ингэсэн байхгүй. Бүгдээрээ энэ хоогоор ингээд баг хамт олноороо зогсыг ярьсан чинь битээрээ голд нь үлдээгээд бүгдээрээ тойроо зогтаач. Би бол уг нь хаддаггүй хайрдаггүй уг нь гайгүй шүү дээ уг нь. Намаагаас Улаанбаатарт гайгүй гэж ярьдээ. Отлаад өөрийгөө магтаад. Энд уг нь зөндөө олон хүмүүс байгаа. Нааш харуултаа тэр. Одоо мэдээж харахгүй болсон. Би ажлаа зогсоё гэж бодсон боловч энэ олон сайхан залуучууд цугулдсан байхад одоо харахуд яах юм бэ гэж хэлэх надад их алга. Тэгээ энэ улсууд чинь энэ олон залуучууд яах гэж цуглаад явж байгаа юм бэ гэхээр зургатаар гарах дуртайтай биш. Нутгийнхаа төлөө яваад байх. Баян тоороо гэдэг энэ одоо тосгоныг энэ тосгоны залуучууд хийсэн бүтээснээ үзүүлэх гээд улс орондоо харуулах гээд өөрөөсөө ажлыг одоо ингээд ард түмэндээ үнэлүүлэх гээд ингээд нутгийг одоо төрсөн нутгийн төлөө яваад байгаа юм залуучууд байгаа. Энд нөгөө ингээд
одоо нэг цээжин дотор магтахад хайр одоо гэлхаад байгаа байхгүй нөө гүр ах байсан бол уйлж байгаа даа үдээд одоо яасан гэсэн нэг юм ярьсан уйлж байгаа. Манай яалк ахын төрөөл өөрөө догдчихсан тэнд бараг л дэвцэх шахуу ийм залуучууд байгаа гэдэг. Би одоо арнетик гэдгийг орчуулганд давжаа алим юм байх гэж бодоодсэн чинь арнетикийн тусдаа гинэ. Айгуу сэглэн юм байна те. Айгуу сэглэн нөгөөдгөө бодож жоохон идэрхэг. Гой ингээд танаа залуучууд ингээд эдний али бүгдээ наашил зогсчих. Гэрэлт нааш. Цогтоод яах юм. Харанхууд ч гэсэн зураг гоё шүү дээ. Ягаад тэгэхээр нэг тийм одоо танаахны чингээ харахаар нэг л тийм бахархал дүүрэн боох. Ягаад тэр хүн дагуулсан явахаар байшин барилга шиг үзүүлэх юмтай, хийсэн юмтай, ургасан юмтай. Тэгээд миний ичилгүй уудам говийн дунд дархан цаастай газар, говийн дархан газар гэсэн мөртлөөс ингээл зочин ирэхэд модон дотроо зогсоочгоо. Тэ? Нэг сэтгэл бардам гой зогсож байна. За тэгээд компот өөрснөө хийж гинөө. Өөртөө. Компотын технологи надад ярьж өгөөч. Компотын технологиос. Яаж хийж нэгнээс нь Арнетикаа цэвэрлж янзлал тэгэл чанаа сахар махар компотны уксусын хийгээл тэгэл чигнэл. Аж чанцаар гэдэг юм уу те? Тийм. За. Ингээд тавиад өгчдөг. За энийгээ тэгээд зарж борлуулахаар ямар үнэтэй зарж борлуулах вэ? Нэг 3000 төгрөг зардаг шүү. Ой хямдхан юм шүү дээ. 3000 компот гэж чинь Монголд ямар нэг те. Тэгээ эн чинь 100% натурал ориг Монгол компот те. Манай нэг Монгол бүсгүйчүүдийн цэвэр ичимтгий зан гэдэг ийм зан. Одоо хөдөөгөр хурж бас цэвэр ичимтгий залуучууд зөндөө байна. Юм асуугаар таньцуугаар дараад гэж хоошоос аваад унтчихна. Юм асууж болтгоо. Бас манай хосооч бас гайгүй нэг ойр зүрхэн бас яриад байна. Зарим залуучууд ч энэ хойшоо ирсэн дээр хамраараа ханцуугаар дараад ингээ харваад унтчих, харуулдаад унтчих. Бичлэг болоход хэцүү. Энд чи чанцаг гэдэг ба тий. За хамгийн гоё юм чинь нэг хоолны нэвтрүүлэг хийж ихт бол хамсах чинь хамгийн гоё торгоо шүү. Өшөөс бол өтгөн юм байна. Алины компоттой халаад өгсөө. Исгэлэн айгуу амттай. Хөө энэ ч засах юм байна. Юун гадаадын компот вэ? Өө энэ ч жаргаж өгөх юм нөө ингээс ууж ивэл үү? Бүгдөө нэ танга араас ирчээ сууж байгаа хгүй надад эднэр гардав. Бүгдөө шүлшээ. Амжилт олоод байгаа даа. Тэ манай хойдож явах бас дан хашир бөрхнүүд нь хойдолтой суудсан юм шүү дээ. Ич яага ингэж хуагтаа суудсан нэрээ? Энэ дан ирчүүд мооц энэ бөрхнүүд нь суудсан. Тэнд хүүхнүүд нь ой нэрээ. Хүүхнүүд нэгсэн чи. Хоёр залуу тоож явдаг. Хоёр аяа байраа амдарсан баг. Хоёр ч агуунгаар ирсэн мэт. Хоёр байраа амдарсан баг. Яа солигч байгаа. Одоо ингэ өнгөс одоо бандаж байгаа тийм үү? За энэхээр гоё юм байна. Бас нарийн байх хэрэгтэй байлаа. Миний эдийн дунд хинээгээд хамгийн гол нөгөө ажил хөдөлмөрийн сэтгэл нь дүүрэн байгаа залуучуудын дунд чинь сэтгэл гундуу байх юм уу эсвэл болохгүй байх ч юм уу ийм юм баг ажиллагдахгүй. Мэдээж амьдрал мөнгө төгрөг ахуй амьдрал хот орон тэ сургууль соёл үр хүүхэд яах вэ гэл хүн болгоны дотор бодол байлгүй яах вэ. Гэхдээ амьдралд хэцүү дарагдсан газар бол хүний нүдэнд ингээд зовлож ингэсэн байдаг бол энэ залуучуудын тэрсмаа энэ тосгоны залуучуудын хувьд бол надад бол тийм юм харагдах юм алга. За энэ сайхан залуучуудтай нэгэн өдрийг өнгөрүүлж байгаа манай нэвтрүүлгийн багийн хамт олон бас сэтгэл их өндөр сайхан байна. Бас их сайхан аз жаргалтай сайхан залуучууд байна. Бас чүү шаггүй бас нөгөө нудрага амандаа ороод нураад унцдаг залуучуудыг бодвол дуутай хууртай дуутай шуутай сайхан залуучууд байна. Тэгээ би энэ удаа зөвхөн микрофонын сайхан чөлөөтэй аялуулъя гэж бодоод байна л да. Баруун гардал сууж байгаа залууг л өнгөлээ. Шин яг нэрийг хин гэдэг лээ. Ботхон баяр. Тэгэд охин нь байна. Хажуудалд нь гэргийн байна. Энэ хоёр ямар онцлогтой болсон бэ? Онцлогтой нөө. Гэрүүлээр их царайлгал хүмүүс идэг байх та. За дараагийнх нь болохоор хишгмаа. Зэрэгчээ алдна нэ. Неро.
Чи боломд алдсан дээр надад л шагнаад байгаа шүү. Бид хоёр бас амаагүй маазарч болохгүй. Юу нэ. Хадам хөргөний тийм юу та. Яа ачлаа өгч байна. Манай багш болохоор бас болдгоо. Манай яг аавсаг заасан анхны 1-р ангийн багшийн эхнэр баг. Тий, сургуулийн захирал гэж. Тэгэд маа дорцсор ах байна. Бид хоёр бол тэгэл яг хоёулах нөөцсөн бол маш их юм. Одоо баян даргаас гараад нээж хараа ярих майхан байхаа явуулж бод 10 метр нэг хоёул анги гэж явсан хомтой дэмэ хөтлөг гуруулаа. Тэгээ анги гэсэн юу ч чадаагүй. Тэгээ арай хийж яваад буурын натлаа бодогдлогын зүудээр ирчих. Орой арай ганц зоон алсан байгаа тийм. Тэгээ оон алчаад. Тэгээ гадаагаар хоол хийж ич гадаагаар тавьчихгүй юу. Тэгсэн чинь тэр өгч гадаагарч чи нөө оонныхаа махаа яасан бэ гэсэн. Цаан чинь тавьчихлаа гэсэн. Шээж чиг боллоо гэсэн шээж юу мэлийтэл шээгээрээ. Тэгээ хэрэлдээд маргааш нь салан явж ирсэн гэж. Тэр зарим нь бүгд нас болсон. Он руу шээчихсэн. Шээчихгүй дээрээс арай хятаад. Өөдтэй ч юм болоогүй. Тэгээ салж ирсэн гэж хоорондоо. Гэхдээ нисээл ингээд тэнгэрээ ингээд явж байгаа навтар яваад. Тэгэл би бодно ингээд дараас хараад нэг сумнаад нэг шуунаад нэг сумнаад нэг шуунаад гэдэг гэсэн. Би мондог бодож байгаа сэтгэлтэй зэрэг ярьсан. Тэгэл нөөхт нь бодоод ичгүй нэг сумнаад шуунаад гэдэг чи одоо ямар сүрхэ бодно л гэж би тэгж байгаа. Томанд яасаа би тэр үе тэгэхэд явчихсан. Гэхдээ тийх гэдэг амт чи тун аюултай. Тэгэл 800 бот тавьж ялаа. Нэг хэдэндх гараад үргээл хараач. Энэ ойрхон буутахгүй гэж хөндөө гатлаа ингээл цаатал намрдаараа цогсоолох тийм ээ. Араас нь буудаад тайтсан зүг цаашаа тонгоор болгоо. Тэгэл арай цараас нь яваад чи яг очногоор нь буудаад гүдээ мүзэтэй дотор тэр зүгээр намаар нь гаргая. Тэгээд нөгөөх нь бодож байна. За ийм ч та аюултай боддог. Тэр тхийг тэгж бодож байгаа. Гэхдээ би нэг чон алд юм аа. Гэхдээ ястай нэг хөөгөөд байсан. Энэ гүйцэхгүй. За энэ хөрийг л одоо амтаар нь барьж авчихлаа. Энэ малын тайсныг одоо л устгахгүй болохгүй даа. Арай гэж нөөч юм барьж байгаа. Тэгээд өвчөөд өгсөн. Амтаар л өвчөөд. За энэ одоо хүлгөө яад ингэ. Тэгэл өвч дуусаа сүүлэн дээр нь юу н арьс нь үлдээгээд тавь. Гөө нэг босоод сумлаад нэг арьс тавьж ирээ. Хитэрээ гад наадах юм аа гээд. Тэгээд яриад. Даваа нэмгээд унаг угжаач байгаль хамгаалагч. Ямар зам блэ? Залуудаас барилдаж явсан. Хүл муу хүлгүү заа. Тэгээд наадам дуулна очдөг гэж байгаа байхгүй юу? Ногт аваад. Тэгээд очихоор 3-ын даваад цолонд ойрхон бүх асаачихдаг гэсэн. Тэгээд ирээсээ барилдах нас нь өнгөрчихсөн тийм хүн. Одоо энэ миний ажил сууж байгаа залуу бол Алтан шагаа гэдэг маш төлөвд дараа залтай. Бид хоёр бас хамтарч 2-3 жил эрүүл хяналтын ажил хийдэг байсан. Нэг юм зарлцаад гэр бүл тийм. Тэгээд манай бэлэг сайхан байна. Бас одоо аав нь насаараа дархан үзэрт байгаль хамгаалагч ийсэн үед дамжсан. Байгаль орчны ажилд өвөө нь бас байгаль хамгаалагч хүмүүс. 3 үеийн байгаль хамгаалагч юм мундаг хүмүүстэй. Дараагийнх нь манай цэцэг маа байна. Сайхан зонтой өсгөө. Ингэж дарж ир гэдэг. Дарагдтаа. За диймэрхөө бүрэлдэхүүн цугласан байна. Одоо энэ дээрээ ингээс олсон чинь хангаад байгаа юм шиг те. Хажууд ус орчнол мод шуугаал. Хүний хөдөлмөр гэдэг бас зүйл шүү агуу юм. За тэгээд та бүхэнтэйгээ сууж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ танилцсандаа их тааламжтай байна. Сайхан байна. Бүгдээр нь ч бас баярлалаа. За тэгээд мэдээж та нар бол бүгдээрээ дууч юм байл. Би ч өөрөө дуудуулж чаддгүй юм чинь. Бүгдээрээ дууч юм байл. Тэгээд нөгөө танаа Говьолтай аймгийн дуу байдаг штэ. Алтай наа зулаацгаа алтай. Тэр дуугаар одоо юу яа та. Энэ Алтай нутгийн нэвтрүүлгийн хэсгийг өндөрлөе гэж бодож байна. За. 우리 타원 징계를 살아사 도저문 그르서 우주신 불이 다스르다 나라나도 좀 그르서 고해창 알타가비 조들 슬든
ичгээсэй Тэч явдаг шоу сэтгэлдээ Дэлгэр цумны өнгөлөд цэцгээр харуулсаа Бинжин цагаан гэртээ Эчнөхүгэ хүлээсэн Зулай цагаан алтагаа би Зүрх сэрхэн юуныхвэ За бид нэр Захуун говьд туулаад Зарамгийн говьд орж ирсэн. Зарамгийн говьоос бас нэлээд дунд хэсгээс өнгөрөөд явж их шиг байна. За тэгээд бид нар замаа сайн мэдэхгүйсэн учраас энэ Дахран тазрын байгаль хамгаалагчид биднийг одоо 100 км газар мотоциклтойгоо замчилж энэ хурж ирлээ. За эндээс цаашгаа бид нар дахиад хол явна. Өмнө говь аймгийн зөв хөлгийн жолоо залах гэж. За эдгээр одоо байгаль хамгаалагчид маань байнгын ажилттай байдаг. Ажлынхаа хүрээнд дахиад цаашгаа явж одоо дахиад хэдэн километр явна вэ? Одоо 150 бид эхнийхэн цэг дээр очино. Тэгэл цаашдаа ажилтсан тандалтаа хийгээд явна. Бид нэр одоо эндээс гол зорилго нь цагаан бүсгс алдарсан богдоо хүрнэ. Тэгээ шар усны нэг тэрүүгээр хангалтынхаа байр суурь мацаалагаа ажиглан хатгай тэмээг харна. Тэгээ угсаан үл газрын гарц ямар байна. Тэрнийг үзнэ. Тийм ажиллаар бидэхэд бараг 500 яваад тэгэл ингэ тойроод говийн тойроод тэгээд говийнхаа яг Дахран газрынхаа төвийнхаа яг урд зүгээс нэрэндээ бидний 100 гашаа гарсан одоо харалтаа урд зүгээс нь таарч явж байна. За тэгээ энэ бас мундаг халуун ба шүү дээ. Мундаг халуунд тэгээд мотоциклтай бас хол зам туулна. Бас зам болон эрсдэлтэй юм байлээ шүү дээ. Энд одоо говьч нь ерөөсөө ус унд байхгүй хэрэг юм гарууд бас хэцүү байхаа шинжтэй байлээ. За тэгээд одоо бид нар хөдөлгөх гэж байна. За тэгээд манай Болтко сэтгүүлч байна. Манай Дахран газрын араа ирж биднээс ярилцлага авсан. Дахран газрын байдлаар танилцлаа. Зогтсон болон баян тараад тусганы улсуудтай уулзаж ажил амьдрал танилцж хийж өсөөсөн юм сурвалжлага аваад явж байгаад баяртай байна. Тэгээ манайх энэ жил 4 хоног болонгийн хоног энэ жил тэжээсэн байгаа гаршуулж байгаа. Тэгвэл дээр анхны ирсэн сэтгүүлч байна. Манай Болтко бол таарж байгаа. Тэгээ бид нэр Болтхогоо анхны сурвалжлага авсан бэлгэшээж тэрнийх манайх 4 хоног ханигийг Болтко бид нэр өгч байгаа. Энэ хүн зөвшөөрч байгаа. Энээс хойш Болтхогийн унгаа гэдэг нэг унахтай болж байгаа да. За гоё бидэгтэй тэдсэн ба. Ходан 90 унганда. 90 унганда Болтко гэдэг. 3 охин нэг 90 унаг байгаа гэсэн. Тэгээд нэг 90 унганда Болтко гэдэг нэр өгч байгаа. Тэгээд их бэлэгтэй юм аа. 90 унаг маань сайхан азар босгоолтгоо. Тэ. Тэгээд өсч үржиж олон босгоолтгоо. Сайхан босгоолтгоо гэдэг. Тэ. Одоо хойд жил унгаа ирж байна. Дахин ирж байгаараа манай говьор аялаараа манай говьд яаж байгаараа дахин уулзах өрөөд би яа. За ингээд Болткогийн унахтаа боллоо. Ингээд үзэгчтэй авахныгаа нэвтрүүлгээ өргөсөж үзэх хүсье. За баярлалаа. За энэ юм даа. За.